За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нидерланд улсаас Янжинлаа миний бие мэдчилж байна. Өнөөдрийн ярианы маань гол сэдэв бол магистрийн хөтөлбөр хэрхэн сонгох вэ? Материалуудаа бэлтгэхэд юу юу анхаарах вэ гэсэн зөвлөгөөнөөс бүрдэх болно. Юуны өмнө та бүхэн маань манай Nomad Rise Facebook хуудас болон YouTube сувгийг бас дагаад лайк, шеэр хийхийг хүсэж байна. За өнөөдрийн вебинарын гол зорилго нь болохоор магистра хэрхэн сонгох уу, яаж сонголтоо зөв хийх үү? За ямар төрлийн стратеги өргөдөлтөд анхаарах уу, ямар түгээмэл алдаануудаас зайлсхийх үү гэсэн сэдвээр төвлөрөх болно. За өмнөх 7 хоногийн вебинарт одоо анхны вебинарт оролцсон хүмүүс мэдж байгаах гол даалгавар нь болохоор Nomad Rise-ийн хоёр үндсэн бол нэг нөөц замыг сонгоно гэсэн арга тий 2+1 гэсэн аргаар материалуудаа бэлтгэхэд ерөнхийдөө ажил хайх PhD хийхэд иймэрхүү арга байна гэд ярьсан байсан. Түүн дээр даалгавар өгсөн. Харин хоёр дахь даалгавар нь болохоор нэг хуудас тайлбар бичээ. Тэр нь юу гэхээр яагаад энэ зам ер нь одоо гадаадд ч байна уу, дотоодд ч байна уу сурах гэж байгаа, эсвэл ажлаа солих гэж байгаа болвол яагаад энэ зам одоо чухал гэж, яагаад одоо заавалчгүй хэрэгтэй гэж, яагаад танд энэ тохирох вэ гэд тэ А4-ийн цаасан дээр хариултууд бичээрэй гэж зөвлөсөн. За энэ даалгавраа тэгэхээр одоо гартаа бэлтцсэн байж байгаараа яагаад тэгэхээр эндээс чинь яг ингээ асуултуудад би яг ингээ зүв бас харсан байна уу, хараагүй зүйл үлдсэн байна уу гэсэн бас бодох зүйлсүүд энэ яриан дээр гарна гэдэгт итгэж байна. За тэгэхээр яагаад магистр вэ те? Ер нь бол хүмүүс магистрт сурахдаа янз бүр байдаг. Монголд ялангуяа бакалавр хийчихэд ажиллаж агаад тэгээд ажлынхаа хажуугаар ч юм уу эсвэл ажлаа төр зогсоож аваад магистр хийх тохиолдол байна. Тэр нь дотооддоо хийж болно, бас гадаадад хийж болно тий. Дотоодод бол ихэвчлэн ажлынхаа хажуугаарч бас хийж болдог. Гол шалтгаанууд нь болохоор карьераа одоо дээшлүүлэх тий. Тушаал ахих ч юм уу эсвэл өөр төрлийн ажил хийх ч юм уу тиймэрхүү үднээс эсвэл мэрэгжлээ солих тий одоогийн байгаа ажил нь өөртөө таалагдахгүй байдаг ч юм уу бакалавраар сурсан мэрэгжил нь өөртөө таалагдахгүй ч байдаг юм уу тийм болохоор ер нь мэрэгжлээ солих гэд эсвэл мэдлэгээ одоо ур чадвараа өргөтгөхийг гэсэн үднээс хийдэг. Заримдаа хүмүүс бас магистр хийх шалтгаан судалгааны ажил дээр ажиллах ялангуяа PhD хийх үднээс магистр бол зайлшгүй хэрэгтэй болдог. Сүүлийн үед бол угаасаа бид нар бүгдээрээ мэдж байгаа юу гэхээр ер нь гадаадад ажиллая сурыг гэсэн ирмэлцэл бол бүр их болсон байгаа. За юу ч гэсэн эхний ээлжинд өмнөх бас яран дээр вебинар дээр хальт ярьжсэн те бид нэр сонхоос өмнө одоо яг ямар хөтөлбөр вэ гэхээс өмнө яг бас тухайн улсаа бас яг зөв сонгох хэрэгтэй. Яг аль бол улсаа би ер нь сонгох уу? Яагаад би энэ улсыг сонгох юм те? Тэгээд мэдээж тухайн улсыг сонгохдоо биднэрт бол хэл гол нөлөө те. За англи одооны үеийн залуучууд гэлтгүй ер нь хүмүүс бол бүгдээрээ англиар бас ярьдаг болсон. Англи бол баг бидний хоёр дахь хэл болцсон те. Тэгэхээр англи хэлээр магистр хийх юм бол мэдээж англиар ярьдаг улсууд байна те. Австрал, Канада, Америк, Англи гэх мэтчлэн улсуудад хийж болно. Түүнээс гадна хэрвээ магистр хийх гэж байгаа бол англи хэл дээр бас Европын төдийгүй өөр олон улсууд магистр дээр хөтөлбөр бэлдэж оюутнуудыг авдаг. За тэгээд ерөөхдөө усаа сонгохдоо мэдээж хилээсээ гадна бас яг амьдрах хүртэг хэрэг. За миний одоогийн санхүүгийн байдал хэр байна тий? Сургалтын төлбөр нь ямар үнэтэй гэж харна. За тэгээд дээрэс нь бидний зүгээс бас нэг чухал зүйл бол виз, дээрэс нь нэмээд ажлын зах зээл. Ялангуяа гадаадд ажиллах сонирхолтой эсвэл магистр хийчихэд яванда тухайн мэрэгчлэрээ ажиллах сонирхолтой болвол ер нь ажлын зах зээл нь юу байна? Ямар мэрэгчлэр сурвал илүү боломжтой байна? За тэр нь миний сонирхолтой хэрхэн нийцэж ийн гэд аль болох юм олон зүйлүүдээр анзаарах хэрэгтэй. Тэгээ энэ дээр бол зөвхөн жишээ шалгууруудыг бичсэн байгаа. Энийг өргөн болгоо өөртөө холбоотой зүйлүүд дэр нь ерөөхдөө хүснэгт үүсгээд тэн дээрээ ингээд ундлага өгөөд тэгээ сонголтоо хийх хэрэгтэй. Юуны өмнө зарим хүмүүс бол ганцхан англи хэлтгөө бас өөр хэллүүдтэй мэдээж байна тий. Солонгос, Герман, Япон гэх мэтчлэн заримдаа нөгөө тухайн улсынхаа соёлд дуртай байдаг. Тэгхийн бол мэдээж сонголтууд байна. Жишээлбэл Франц хумал Парис явдаг ч юм уу эсвэл Канадын Францаар ярьдаг хэсэг рүү явдаг ч юм уу тий. Гэх мэтчлэн бас хэлэн дээр бас их тулгуурладаг. Зарим тохиолдол өөрөө нэмж жишээлбэл герман хэл сураад тэгээд магистрт бас герман сурж болно. За эсвэл германд англи хэлээр ч магистр сурж болно. Магистрийн хөтөлбөрүүд ер нь бол Европт англи хэл дээр түгээмэл болчихсон. Тэгээд ер нь дараагийнх нь зүйл бол мэдээж ганцхан их сургууль гэхгүй те
коллеж, политехник гэлтгүү бас зүгээр нөгөө монголоор бол техник мэргэжлийн сургууль TEMS гэдэг шүү дээ. Тийм зүйлч бас сурж болно. Ягаад тэгэхээр хүн чинь гадаад сурна гэхэд заавалчгүй их сургууль сураад магистр аваад доктор аваад академик түвшинд орох бол сонирхолгүй байж болно шүү дээ. Тэгээд өмнөх яриа вебинар дээр хэлсний дагуу ер нь бол тухайн их сургуулийн ранкинд илүү ач холбогдол өгөхөөс өмнө ер нь бол яг нөгөө хөтөлбөрийн чанарт тухайн хөтөлбөрт сураад ажиллахад ажлын бололцоо хэрэг тэрэн дээр анхаарах маш чухал. Өөрөөр хэлбэл ранк өндөртэй их сургууль төгсгийн хэрээр ирээдүйд бол бүрэн баталгаатай болчихно гэсэн үг биш. Тэгэхээр тэндээгээ бол маш сайн бодох хэрэгтэй. Яагаад тэгэхээр өндөр ранктай их сургууль болгон бүх хөтөлбөр нь өндөр чанартай ч юм уу эсвэл бүх хөтөлбөр дээрээ тэгшхэн өндөр байдгүй. Яагаад тэгэхээр сургуулиуд нь ерөнхийдөө ранклагдсан боловч дотроо бас хөтөлбөрүүд мэргэжлүүдээр нь их сургуулиудыг ранклцсан байдаг. Тэр тийшээ бол их сургуулиудын ранк гэхээсээ илүү яг өөрөө яг ямар мэргэжил байхын тэр нь аль чанартай нь юу байна гэх мэтлэн тий хөтөлбөрийн чанарыг за тэгээд аж үйлдвэрт мэдээж ажиллах сонирхолтой бол тухайн аж үйлдвэрийн хамтын ажиллагаа нь хэрэг тий зарим их сургууль голдуу онлын түвшинд магистр загаа явуулдаг бол зарим их сургууль аж үйлдвэр дээр дадлахтаа ер нь дадлага хийчихэд үргэлжлүүлээд ажиллах боломжтой байдаг. Тэгээд тухайн хөтөлбөрийнхөө бас төгсөгчдийн замналыг үзэх хэрэгтэй. Яг төгссөн хүмүүс нь яг ямар ажил хийж ин хэдэн хувийн ажилдаа орж ийн үү те тухайн хөтөлбөрийн чанар чинь төгсөөд тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа хүмүүсийн хувь. Тэрийг нь хэрвээ мэдээлэл нь вебсайтаар байхгүй бол холбогдож асууж болно. Мөн төгсөгчдийн холбооных нь гишүүдээс өөрөө зүгээр LinkedIn ч юм уу интернетээр холбогдоод бас асууж болно. Тэр энийгээ бол зөвхөн ранк гэхгүй Монголын нөхцөлд бид нэр голдуу ранк гэдээ явуулдаг те эсвэл нэг нэгээ дагаа шийдвэр гаргацдаг. Тэгхгүйгээр яг одоо өөрт хэрэгтэй тэр чухал мэрэгжил ирээдүйд яг дараад нь юу хийх гэдгээр бас нэлээд урьдчилж харах хэрэгтэй. Тэгээд сонголтоо хийх хэрэгтэй. Бид нэр магистр гэхээр голдуу Master of Science гэж тэгээд нөгөө ерөнхий тийм магистрийн голдуу инженерүүд эднэрт хэрэгтэй тэр зэрэглөө анхаарчдаг. Гэтэл яг магистрт бол дотор олон төрөлтэй байна. Research Master гэдэг тий Professional Master эсвэл Applied Master тий Conversion Master гэх мэтчлэн тэр бүхэл Executive Master ч байдаг. Жишээлбэл янз бүрийн бизнесийн сургуулиудад Executive Master гэсэн хөтөлбөрүүд байна. Тэр нь болохоор ажиллаж байгаа хүмүүс тухайн улсаас ирээд тодорхой хугацаанд тодорхой хэдэн 7 хоног ч юм уу сараар ч юм уу сурчаад буцаж яваад ажлынхаа хажуугаар хийж болдог. Өөрөөр хэлбэл нэлээд туршлагатай болсон хүн Executive Master хийж болдог. Research Master гэдэг эхнийх нь хувьд бол ер нь бол PhD судалгаа руу орё те би ер нь явандаа судалгаа хийх сонирхолтой судалгааны байгууллагуудад ажиллах сонирхолтой их сургуульд ажиллах сонирхолтой ч гэдэг юм уу тийм хүмүүст бол ер нь research master нь илүү хэрэгтэй тийм хүмүүст тэр яг төрлөө бас яг сайн харах хэрэгтэй за тэр мэдээж MSc буюу Master of Science бас байж бол тэгээд ер нь яг ингээд юуны зарим нэг их сургуулиуд те магистрийн хөтөлбөр өгөхөөсөө гадна түрүүн би хэлсэнчлэн college буюу Голландд бол applied universities гэдэг тийм applied science universities гэдэг монголоор бол college тэднэр бас магистрийн хөтөлбөрүүд санал болгодог. За тэр нь болохоор илүү практик талтай байна гэсэн үг тий. Илүү онол гэхээс илүү практик талдаа мэдлэг сураад тэрийг яаж ажиллахаа яг практик түвшинд сурдаг. За тэгэхээр заримдаа хүмүүс нөгөө нэг юу гэдэг нөгөө карьераа тий солихоор тэгтэн бас өөр төрлийн сольдог тийм хөтөлбөрүүд бас байж болно. Заримдаа pre-master хөтөлбөрч байдаг те нэг жилийн ч юм уу. Тэр нь болохоор одоо жишээлбэл коллежоос орсон хүүхэд бакалавр хийцгүй их сургуульд орох гэхээр ороход арай нөгөө шалгуурыг нь хаахгүй бол pre-master-д нэг жил сураад тэгээд үргэлжлүүлээд магистртаа тухайн их сургуульд сурж болдог. Гэх мэтчлэн энэ дээр бол зүгээр жишээнүүд ерөөхдөө ингээ гаргаад ирсэн тий. Тэгээ гол зорилгоудаа тий за яг энүүгээр би сурчих юм бол за жишээлбэл executive master-т тий нэлээд 30 40 гарчаад ч юм уу хийх юм бол одоо удирдах албан тушаалд илүү ажиллаж байгаа хүмүүс илүү хэрэгтэй. Манай их сургуулийн их хурлын гишүүдээс ч юм уу айгүй executive master-аар сурсан юу сурч төгссөн лидерүүд бас зөндөө байдаг тий. Нэг жилийн ч юм уу. Тэр бол яг өөрт нь хэрэгтэй. Яг тэр leadership class маш олон зүйлс сураад авчдаг тийм. Тэгээ төгслийн дараах боломжуудаа. Тэгэхээр бид нэр зөвхөн өнөөгийн магистр 1-2 жил гэхээсээ илүү за тэгвэл тэр нь яг зорилго нь энэ хөтөлбөр яг юунд бэлддэг, ямар төрлийн ажлуудад бэлддэг, ямар төрлийн ажлын одоо тийм байрууд байна, боломжууд байна. За төгсөгчдөөс хэдэн хувь нь ажил тухайн мэргэжлэр орсон байна, ямар төрлийн ажлуудад энэ хүн орсон байна, ямар төрлийн компаниудад энэ сургууль хөтөлбөрийг төгссөн хүн ажиллаж байна. Гэх мэтчлэн маш нарийн мэдээллүүдийг өөрөө цуглуулж авах. Өөрөө ингээд урьдчилан судлах маш чухал. Яагаад тэгэхээр заримдаа хүмүүс шууд нөгөө магистраа
Энэ гадаад талын юм чинь гээд те сурчдаг. Гэтэл яг нөгөөх нь өөрсдөө заримдаа төвөг болсон тохиолдол ч байна штэ. Жишээлбэл инженер хүн гадаад очиод MBA хийчлээ те. Эсвэл Монголд ч юм уу MBA хийчлээ. Тэгчээд тэргүй PhD сурах гээд гисэн чинь одын жишээлбэл миний жишээл дээ би MBA Мастрихтад ирсэн Голланд засгийн газрын тэтгэлэг аваад Мастрихтад хийцэн. Тэгчээд яг инженерийн ажилд орсон чинь нөгөө компаниуд зарим нэг газарт маань бол чи бизнесийн хүн байна гэдэг тэгээдсэн. Тэгтээ яг хуу давуу тал нь би нөгөө угаасаа инженерээр ажиллах сонирхолтой байсан болохоор сургуулийн хажуугаар оройн цагаар хагас бүтэн санд систем хөгжүүлээд байсан. Тэг яг нөгөө хөгжүүлж байгаа системийн тал нь харагдсан учраас ажилд орсон. Тэгтээ зарим их сургуулиудаас жишээлбэл Германд, Бельгт ингээд магистрийн Master of Science хөтөлбөр рүү яасан баггүй юу? Өгсөн тэгсэн чинь нөгөөдөл маань you are overqualified буюу чи одоо хэтэрхий олон магистр зэрэгтэй юм чи бид нар барах хэрэггүй энэ тэрэг баг надад өөр нөгөөх маань садаа болчих шинжтэй болоод ирсэн. Тэгэхээр яг хуу тухайн үед Аз дайраад хичээлийнхаа хажуугаар систем яагаад тэр их сургуулийн удирдлагууд маань ер нь хөгжүүлж ирсэн системийг авах сонирхолтой байсан учраас компьютер гаргаад өгсөн. Тэгээ оройн цагаар викендээр нөгөө хамт инженертэйгээ хамт хоёулаа системээ хамт хөгжүүлээд байсан. Тэрнийхээ ачаар яг яванда яг инженерийн мэрэгчлээ алдчихаагүй. Хэрвээ би тэгж чадаагүй байсан бол бас нэг жилийн одоо ингээ бүлэгтэн зайтай болчих учраас буцаад нөгөө програм хангамжийнхаа инженерээр ажиллахад нөгөөт маань бараг садаа болцсон. Тэгээд намайг баг нэг офис менежер ч юм уу эсвэл илүү менежмент тал руу ч юм уу оруулахаар байсан байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг би айгу нөгөө сүулдэ олдсон учраас нөгөө энийг одоо ингээд залуучуудыг ментор хийхдээ айгу хэлдэг. Шууд зүгээр ингээд энэ тэтгэлэгтэй байна ч гэдэг юм уу эсвэл энэ одоо ингээд айгу чухал сэдв байна ч гэдэг юм уу. Эсвэл за энэ явсан чинь би явна гэдээ ерөөсө хөнгөн шийдвэр гаргаж болохгүй. Магистраар яанагд чинь дараагийн чи хэдэн жилийн ирээдүйг тодорхойлж байгаа учраас маш стратегтэй холыг харж сонгох нь ер нь хэрэгтэй. За тэгээд ерөөхдөө мэрэгчлээ зөв сонгох уу гэд те ер нь оюутнууд залуучууд аягүйх асуудаг. Тэгээд яг нөгөө хэлэхэд Монголд ч бид нар яг энэ талаас багаас нь ахуулаад жишээлбэл Голландд хүүхдүүд бүр ингээ бага ангиас нь ахуулаад янз бүрийн мэрэгжлийн хүмүүс очивол маш энгийн аргаар эмч хүн ийм хийж ин гэх юм уу гал каматик юм хийж ин инженер хүн судлаач хүн ийм хийж ин гэдээ тайлбарлаад байдагтэй. Тэгэхээр сонирхлыг нь өдөөх үүднээс нөгөө хүүхд чинь бас цаана надад юу гоё юм байна уу би ямар мэрэгчлээ хүн болох юм байна гэж боддоор харуулад тэгээд жоохон томроод ирэхээр нь нөгөөдөл маань одоо шил их сургууль дээр бүр 10 жилийн ангийн хүүхдүүд ирж үзэн нээлттэй өдргээд тэгээ их сургууль дээр ч юм уу коллеж дээр ч юм уу бүх тэр сургалтын байгууллагууд дээр 10 жилийн хүүхдүүд жоохон хүүхдүүд ирээд нээлттэй өдөр ирээд тэгээд ийм эрхлэлээр сурвалын юм аа ийм тэгээ бүр ингээ багаас нь ингээ бэлдээд өгчдөг сонирхлоос нь ер нь энэ надад таарах юм байна. Тэг яг тухайн мэрэгчлэр ажиллаж байгаа хүмүүсээс нь бас сонсоод тэг юу нь гоё вэ юу нь хэцүү вэ гэж тэг яг ийм зүйл яг ялангуяа бидрийг баг байхад одоо баг байсан. Одоо яг Монголд бас яг хэрэгжиж яаж сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг ингээ тэр тал дээр яг зохион байгуулалттай тийм зүйлс баг байдаг болохоор бид нар мэрэгчлээ сонгохдоо ер нь л ерөнхийлөгчдүүд сонгогчдөг. За маттай сайн юм чинь инженерээс орч гэх юм уу математикч болох ч юм уу гэдэг юм уу тиймэрхүү байх. Яг уу тэр нь буруу биш байж болно. Тэгтээ бас яг бүх зүйлийг харж байгаа сонгуул хэрэгтэй. Тэгэхээр энд одоо жишээлбэл зүгээр нэг 7 арга ер нь мэржлээ зөв сонгоход яг ер нь юу хэрэгтэй те. Энэ заавалчгүй магистр биш гэсэн үг те. Заавалчгүй магистр ер нь яванда бакалавраарч магистраас PhD-гээс сурах гэж байгаа хүмүүс эсвэл ямар нэг шийдвэр гаргаж байгаа хүмүүс эсвэл ажлаа ингээд солих гэж байгаа хүмүүс ч юм уу тухайн аргыг ингэж хэрэгжилж хагаад шийдвэрээ гаргуул айгүй зүгээр. Ягаад тэгэхээр бидний боловсрол ажлын байртай холбоотой шийдвэрүүд маань урт хугацаанд зөв байх хэрэгтэй тий. Хэрвээ тэрийг зөв хийгээгүйгээс эсвэл хөнгө хуумгай хийснээс болоод ингээд нэг ажлаас нөгөөрөө солиод байхаар тий хүмүүс явандаа ажилд авах болчдөг шүү дээ. Job hopper буюу одоо ингээд ажил хурдан солдог хүн гэдэг авах болчдөг. Өөрийнх нь үнцэн унцдаг. Тийм болохоор тэрнээс яг үднээс аль болох ингээд зөв сонголт хийх хэрэгтэй. За тэрнээс бол хамгийн ихний чухал зүйл бол өөрийгөө таних те. Ер нь миний сонирхол юу вэ? Миний чадвар юу вэ? Миний яг ажлын хэв маяг юу вэ? Гих мэтчлэн яг өөрийгөө ингээд дотгошоо ороод маш сайн таних хэрэгтэй. Тэрийг бол зөвхөн өөрөө л мэдээж хийж чадна те. За хоёрдугаар нь сүүлийн үед бол айгүйх юу ясаа хаа цагуул ярьж байгаа. Икигай логик гэдэг тэр нь болохоор ер нь туртай зүйл, чаддаг зүйл те зах зээл хэрэгтэй ингээ орлоготой гих мэтчлэн дөрвөн зүйлсийн огтлолц дээрээс нь өөрийнхөө ингээд юугаа яг ингээ мэржлээ сонгодогч байж болно те. Эсвэл ажлын зах зээлийг ухраана гэсэн үг. Тэр нь өөрөөр хэлбэл нөгөө түрүүн би урьдчилаад хэллээ шүү дээ. Магистраас орохоос өмнө тэр бүхэл PhD хийхээс өмнө хүртэл ер нь яг ямар ажил хийх юм.
тухайн сэдв нь тий PhD-ийн сэдв эсвэл магистр хөтөлбөр нь би яг төгсөөд ямар ажил хийх юм, хаана хийх юм. А энэ нэрэлттэй юм уу тий Монголд байх юм уу, гадаадд байх юм уу гэт тэрийгээ ер нь урдчлаад ингээд хойш ухрааж ажлын зах зээлээс ухраа ботчих ер нь бол хэрэгтэй. Тэгээд дээрэс нь одоо энэ backward planning ч гэсэн бас тий ер нь ирээдүйд би нэг иймэрхүү төрлийн ажил хийн ер нь 5-аас 10 жилийн хооронд ч юм уу гэд тий. Тэгээд иймэрхүү зүйлүүд шаардлагатай чадварууд хэрэгтэй гэд тий. Зарим нэг хүмүүс жишээлбэл 5-аас 10 жилийн дараа юу болохыг бид нар мэдэхгүй одоо ялангуяа AI гараад ирсэн байна энэ төр гэл тэгж ярьдаг. А мэдээж технологийн ингээд хөгжлүүд бидний ажлын байр тий ямархуу чадварууд чухлууд тэрийг өөрчилж байгаа. А тэгвэл ер нь за жишээлбэл би магистр одоо хийчээ 5 жилийн дараа аж үйлдвэр дээр систем архитект болно ч гэдэг юм. Тэгэх юм бол ерөөхдөө систем архитектийн тэр одоо орох гэж байгаа компанийн шалгууруудыг ороод харцчих хэрэгтэй. Тэ жишээлбэл би Google-д орно ч гэдэг юм. Тэгэх юм бол тэн дээр нь ороод эсвэл Philips-д орно ч гэдэг юм. Тэн дээр нь ороод систем архитектур нь ямар төрлийн чадварууд шаарддаг юм байна. Ганцхан зэрэгээс гадна туршлагаас гадна яг нэг тэр тодорхой жагсаацсан байдаг байхгүй юу. Тэгэхээр тэндээс нь хараад авчих. Тэгээ ямар төрлийн мэрэгчлүүд хардсан юм байна гэдэг. Яг тэр ерөөхдөө ингээд өөрт надад энэ чадвар нь одоо байна. Энэ байхгүй байна. Ийшээ авахд надад ийм төрлийн мэрэгжил хэрэгтэй юм байна гэдэг шийдвэр гаргахад хэрэгтэй болчтой ерөөхдөө. Тэгээд дээрэс нь туршилтаар бас шалгана тий. Тэр нь яг үхээр жишээлбэл ямар нэг курс онлайнаар ч юм уу эсвэл биеэр очиж хичээл сурж болж гин тий. Ямар нэг төсөл дээр ажиллаж болж гин, дадлаг хийж болж гин. За бас нөгөө shadowing боёо ингээд нөгөө нэг хүнийг дагаад ажил дээр ингээд яваад ер нь ерөөхдөө иймэрхүү ажиллаар хийх гэж байгаа юм юу хийд юм байна гэж тий. Гих мэтчлэн өөр яг юм туршилтаар бас яг ингээд өөрөө яг бодит мэдлэг чадварыг ингээд харж иж шийдвэр гаргаж болж гин. За тэгээд харьцуулж үнэлэн тий. Ерөөдөө 2-3 мэрэгжил байна те тэрийг ингээд бас хүснэгт хийчих болно шүү дээ. Сонирхол, орлого, боломж, хэв маяг гих мэтчлэн те өөртөө чухал тэр параметруудыг жагсааж байгаа хүснэгт хийж агаад. Тэгээ 2-3 нөгөө мэрэгчлүүдэд жагсааж байгаа. Ийм төрлийн мэрэгжил аж болно. Эсвэл нэг хөтөлбөрүүд ч байд юм уу. Тэгж байгаа нөгөөтгөө харьцуулаад оноо өгж агаад тэгээ шийдвэрээ гаргаж болно. За тэгээд жишээлбэл хамгийн сүүлийн арга буюу 7 дугаар арга нь жишээлбэл хасах арга. Тэр нь юу гэхээр ер нь би юу хийх дургүй юу хийх сонирхолгүй ингээд тэрийг ингээ хасаад өөрийнхөө дургүй зүйлээ өөрөө чи хамгийн их ингээд энерги шаарддаг өөрийг тэр чи хийснээр бүр ингээ хамаг ингээд ирч хүч сонирхолчин буурчдаг тийм зүйлсээ өөрөө мэдээд ингээ хасаад байх хэрэгтэй. Тэгэх юм бол бас яг сонголтыг чинь тооцоороод явцдаг. За тэгээд энэ бол мэрэгжил миний сонирхол чадвар одоо ингээ бодит амьдралтай бас нийцж гин үү гэж тий. Тэгээд бас бодож болно. Жишээлбэл би одоо орон сонирхолтой байж болно тий. Гэтэл яг миний хувьд хичнээн энэ миний сонирхол ч гэсэн миний чадвар мэдлэг тэн дээр бага тий. Тэгээ би жишээлбэл тэрүүгээр хичнээн сурж ядсан ч гэсэн өнөөдөр бодит амьдрал дээр би юу хийх үү тий. За Монголдо буцаж очлоо гэхэд яг энэ хэрэгтэй юу гих мэдчлэн тий. Тэгэхээр энийгээ бас яг өөрийнхөө ганцхан сонирхол гэхгүй ерөн чадвар дээрэс нь миний хувийн зүгээс бол бас нэг зөвлөх зүйл бол бусдад яг юугаар хэрэгтэй байх юм. Нийгэмд яг ямар хэрэгтэй байх юм. Тэр өнцгөө харуул бас зүгээр. Ер нь бол зөвхөн өөрийгөө бодоод нэг шийдвэр гаргаад тийм ээ. Яагаад тэр хүн одоо мэрэгжил мэдлэг чадварыг яагаад авч ийн гэхээр одоо бусдад үйлчлэхийн тулд л авч байгаа байхгүй юу. Тэр нь бол тэгэхээр тэр үн цэнэ өгөхийн тулд би яг ингээд ер нь юугаар туслах юм. Тэрийгээ бас бодож зөвхөн өөр дээр төвлөрөх биш. Бусад руугаа бас анхааруул бас хэрэгтэй. За энэ 7 аргаас ерөөхдөө ярьчлаа. Тэгээ эндээс нэг ихний жишээн дээр нь жишээлбэл өөрийгөө нөгөө сонс гэж ярьсан ихнийх дээр нь тэгэхээр мэрэгчлээсээ сонхоос өмнө өөрөөсөө би ер нь юунд сонирхолтой юм те. Энийг бол хэн хүмүүс мэднэ одоо залуучууд ч бай хүмүүс ер нь би юунд дуртайгаа мэдчихнэ юунд дургүй гэж бас мэддэг болсон. Хэрвээ сонирхолтой зүйлсээ мэдж чадахгүй бол дургүй зүйлсээ бичих хэрэгтэй. Би юунд сайн те ер нь ингээ юм хийхээр хүмүүс чи энийг ч сайн ажиллаа гэдэг найз нөхд ч юм уу дотны хүмүүс ч юм уу хэлдэг байж болно тий. Тэгэх юм бол би юунд сайн гэдгийг мэдэх хэрэгтэй. Бас дээрэс нь би ямар ажлыг одоо удаан хугацаанд хийж чаддаг вэ? Ер нь юун дээр ингээд төвлөрөөд хийхээр цаг хугацаа өнгөрч байгааг ч мэдэхгүй, үйлчлэн өөч мэдэхгүй хэдэн цагаар суугаа хийчдэг тий. Тэр тийм зүйлс ингээд чагсаагаад сайхан биччихээ өөрийгөө ингээд сайн нээх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь би ямар орчинд илүү амжилттай вэ тий? Тэр нь жишээлбэл онлыг үүдэнд байж болно тий. Эсвэл практик илүү ингээд hands on гэдэг юм гараараа юм хийж ээж үр дүнг нь харж ээж ингээд урам ордог ч юм уу тий. Тэгэхээр өөрөө би ганцаараа ингээд ажиллах туртай юм уу тий. Сулгаа хийгээд ном уншаал юмаа хийгээд тэгээд дараад нь үр дүнгээ танилцуулах туртай юм уу? Эсвэл багаар ингээд юм бүтээх туртай юм уу? Тэгэхээр ер нь мэдээж хүн чинь ганцаараа ажилладаг ч гэсэн бас багаар ажиллах сурчиж болно. Гэхдээ бас өөрийнхөө ерөөдөө зан характерыг бас бодож авах хэрэгтэй тий.
судалгаа бас бизнес ч гэдэг юм уу тий. За би судалгаа их дуртай мó, бизнес хийх дуртай мó, юм бүтээх дуртай мó гэх тий. Ер нь тэр талаасаа ер нь яг ямархуу орчинд би илүү амжилттай байдгүй тий. Яг тэр тэдрээ мэдчихвэл ерөөхдөө нөгөө тэр чиглэл дээр ч ойролцоо тийм мэрэгжлүүд ажлын байрууд руу хараад ирчихнэ гэсэн үг. Тэгэхээр ер нь бол өөрийгөө ингээ мэдхгүйгээр бол ямар ч мэрэгжил ч юм уу хөтөлбөрч ер нь бол таарахгүй. Ер нь бол мэдээж хүн амьдралдаа доор хажны 2 удаа ч юм. Ер нь 2 хүний нэг ажиллаа ер нь солих нь бол наах нь. Ер нь бол бид нар ажиллаа ингээд дандаа нэг ажлын байран дээр насаараа байна гэж байхгүй л да. Тэгвэл нэг ажлын байр руу одоо магистр аваад мэдлэг чадвартай болчихсон бол тухайн зүйлээрээ удаан хугацаанд эсвэл өөр салбарууд дээр одоо ашиглаж чадхаар тийм юм байвал бас зүгээр. Тэгэхээр MBA бас яг нэг давуу тал нь тэндээс сурж байгаа тий бизнес план ч юм уу эсвэл одоо стратегиэр бодох тий одоо стратегиэр юмыг бодож хийх ч гэдэг юм уу янз бүрийн хичээлүүд нь мэдээж бүх салбаруудад хэрэгтэй байж болно тий. За тэгээд дараагийнх нь бол admission requirements буюу эсэлтийн одоо шалгуурууд. Магистрийн хувьд бол бакалаврын диплом хэрэгтэй. За энэ бол бакалаврын диплом тухайн их сургууль нь бас яг танигдсан байх хэвээр. Тэгэхээр тэр их сургууль нь одоо нөгөө заримдаа мат диплом өгчлөхэд нөгөө хүмүүс ч заавж байгаа бид нар бас цаана ингээ хянах хэрэгтэй. Биднэрт ингээ танигдсан сургууль байна уугүй юу үзнэ гэж бас ярьж иж бас болно. Тэгэхээр тийм болохоор бас бакалавр хүн хийхдээ бас бодолтой хийх хэрэгтэй хаана хийх үү гэдгээсээ тий улсын сургууль байвал ер нь бол хүлээн зөвшөөрөгдөг улсын сургуулиуд манай Монголын тэгээд GPA бас тэг голчтон өндөр байвал сайн. Хэрвээ голчтон муу бол яах вэ гэдэг дараагийн слайдер тайлбарлчихна. Англи хэлний мэдлэгтэй хэрвээ гадаадад англиар сурах гэж байгаа бол IELTS, TOEFL эсвэл өөр хэл дээр бол тухайн хэлний магистрт орох аяндаа шалгуурууд нь байж байдаг. Гэхдээ ер нь магистрийн хөтөлбөрүүд ихэнх одоо Европын улс хөгжилтэй орнуудад ер нь англи хэл дээр тий. Тэгээд motivation letter тий яагаад энэ сүнс сурах юм бэ гэдэг зүйлс. Тэгээд ер нь 2 ч юм уу тийм reference letter тухайн ажиллаж исэн хамт ажилласан ч юм уу эсвэл удирдсан хүмүүсийнх нь бичиж өгсөн захиануудаас чанартай захиануудаас хэрэгтэй байдаг. Энэ нь ерөөдөө нэг иймэрхүү зүйлүүд дээр л шалгуурлаж яг PhD хийхэд ч гэсэн бас баг ялгаагүй магистрийн диплом тэгээд ийм зүйлсүүд. Зарим PhD хөтөлбөр жишээлбэл IELTS дээр асуухгүйгээр авсан ч тохиолдол байна тий. Энэ бол ерөөхдөө нэг шалгуурууд болоо явчихдээ. Тэгээд дипломоосоо гадна бас дүнгийн жагсаалт хардаг. Дүнгийн жагсаалт тэгээд тухайн хөтөлбөрт холбоотой тухайн хичээлүүдийг сурсан хүүхдмөн байна уугүй гэдээ бас хардаг тий. За тэгээд манайхан бас ингээл зөндөө үзүүлээ нөгөө миний голч дүм үү тэгэхээр одоо яах вэ би одоо магистр сурах боломжгүй юу энэ төр гэдэг жийдэг тий. Тэгэхээр энэ бол тийм нэг тийм том бол асуудал ш. Мэдээж голч дүн чинь өнтер бол ер нь ингээд өөрөө орж байгаа хүүхдүүдийн ранк дээгүүр ороо заримдаа тухайн сургуулиудаас тэтгэлэг авахч боломжийг нээчдэг яг нэг хэлэхэд тэгтээ орохгүй хасагдахгүй байх зүйл нь бас нөгөө CV-н дээрээ motivation letter дээрээ те юу биччих вэ тэр чухал. Энэ өмнөх юм дээр бас нөгөө CV-г нь мартчихсан байх шүү. CV бас орж ирнэ те тухайн хүний намтар. За тэгээд нөгөө хэрвээ дүн муу ах юм бол тухайн хөтөлбөртэй холбоотой жишээлбэл юу гэдэг компьютер сайенсаас бакалавр хийчээ тэр нь жоохон голч дүн муу байжгаад за тэгээд магистра security ч юм аюулгүй байдлаар хийх гэж байна те. Тэгэхээр нөгөө одоо ажлын чинь жишээлбэл security-тэй холбоотой ажил төсөл дээр ч юм уу эсвэл тиймэрхүү курс зүйлс хийгээ дээрээс нь одоо онлайн курс ч юм уу сураад тий. Тэгээд яг нөгөө тухайн магистр дээр сурах зүйлсээ би олцсон шүү гэсэн мэдлэг чадварыг харуулсан зүйл CV дээр ч юм байвал ашигтай. Тэгээд дээрээс нь нөгөө motivation letter дээрээ бас их тайлбарлаад хэлчих хэрэгтэй. Одоо жишээлбэл би ингээд сурж байгаа явцдаа хажуугаар нь ажиллах хэрэгтэй байсан учраас миний голч дүм үү гэх. Гэхдээ би ингээд дүн явандаа агсан ч гэдэг юм уу те. Ер нь нэг өөрийгөө аль болох жоохон зөв талаас нь тайлбарлавал бас хэрэгтэй. Тэгэхээр тэр тайлбар аягүй сайхан зөв тодорхой бусад буруу өгөхгүйгээр бичвэл бас зүгээр байдаг. За ер нь motivation letter дээр яг нөгөө бичгтээ зарим нэг алдаанууд нь болохоор өөрийнхөө намтраа бичих гэдэг айгүй урт намтар. Тийм зүйл бол хэрэггүй. Тухайн хөтөлбөрийн шалгууруудыг харчаад тэгээд дээрэс нь гол нь яагаад энэ чиглэлээр сурах гэж байгаа юм те. Жишээлбэл security, cyber security чиглэлээр байх юм бол яагаад энэ чиглэлээр сурах гэж байгаа тэрийгээ сайн хэлэх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь яагаад энэ сургууль. За яагаад энэ сургууль гэдэг дээр сонгохдоо ChatGPT-ийг ашиглах бол хэрэггүй. Яг ашигла санаа авч болно. Гэхдээ ер нь сүүлийн үед бид нар ингээд ирж байгаа материалуудыг харахаар бараг сүүлийн параграф нь авь адилхан
яг ийм компани ийм учраас ажиллана ч гэдэг юм уу. Тэгээ яг ингээд AI ашигласан учраас бид нар бүтээлч байдал нь муу ч юм билүү гэдэг нь хасчих юм. Тэгэхээр ер нь яагаад энэ сургуулаа гэдгээ өөрийнхөө өнцгөөс аягүй сайхан тайлбарлаж хийж өгөх. Яг ChatGPT ашиглажвал яаж энэс өөр бичих үү гэдэг бас мэдчихэв тий. Тэгээ жоохон ялгах нь бас чухал. Тэгээд ирээдүйн зорилгоо. Жишээлбэл research master'т материалуудаа өгчөөд яванда би PhD хийнэ гэж бодож байгаа бол дээрэс нь би ингээ магистраа ингээ энэ чиглэлээр хийнэ тий. Жишээлбэл cyber security хийнэ. Яванда би бол жишээлбэл энэ чиглэлээр PhD хийгээд энэ их сургуультай хийгээд тэгээд цааш нь ингээд энэ сэдвээр би одоо танигдах ч эсвэл олон улсын түвшинд хийсэн бла бла хийх ёстой ч гэдэг юм. Тийг чинь хийчих юм бол нөгөө их сургуулиуд чинь материалуудыг харж байгаа хүмүүс чинь энэ магистр хийчихэд манад бас PhD-гээр үлдчих юм байна. Тэгэхээр retention буюу тухайн их сургуульд үлдэх бас чухал байхгүй юу? Нөгөө тэгэхээр баг ингээ хоёр аягүй сайн хөвгт гараад ирдэг. Яг нөгнийх нь дүү мүү ер нь бүх юм аягүй сайн. Тэгсэн мөртлөө нөгөө хөвгт нь би судалгаагаар ингэж хийх чинь дараад нь би PhD энэ тухайн сургуульд хийн ч гэдэг юм уу те. Тэм зорилготой байх юм бол эсвэл би тухайн магистра ингэж хийчээ дараад нь одоо энэ тухайн хотод байгаа компани R&D дээр cyber security чиглэлээр ажиллана ч гэдэг юм аль болох нөгөө дараах алхамтайгаас холбож байгаа юм бол тухайн хөтөлбөрийг өгж байгаа хүмүүс ч мэдээж нөгөө авиасыг улстай байлгах сонирхолтой байгаа шүү дээ. Тэгэхээр хичнээн дүнжүүд багч гэсэн тийм ирээдүйн зорилготой, тийм амбицтай, тэгээ юу хүсэж байгаа мэдсэн тийм хүүхдэд бол байрыг нь одоо санал болгох боломжтой гэсэн үг. Тэгээд мэдээж нөгөө ингээд reference letter 2 3-ыг асууж байгаа. Тэн дээр бол мэдээж өөрийнхөө таньдаг хүнийг аавна. Тэгээд ямар нэгэн гоё нөгөө хүн яг гоё хөтөлбөртэй чи холбож шийх хэрэгтэй. Заримдаа ингээд reference letter-ууд ирэхээр айгүй ерөнхий ингээ hard working smart энэ гэсэн тий айгүй ингээд их ажилдаг, сайн ажилдаг, ухаантай ингээд айгүй ерөнхий зүйлсүүд байгаад тэгэл яг нөгөө тухайн хөтөлбөртэй жишээлбэл холбоотой юм нэг бичиг байдаг. Тэгэхээр нөгөө энэ захиаг бичиж өгж байгаа хүндээ баг урьдчилаа нэг outline өөрөө өгчүүл зүгээр. За ингээд яагаад намайг хэдэн хугацаанд таньдгаа бичиж чинь. За араас нь яг болж бол нөгөө холбоотой хөтөлбөртэй холбоотой төсөл дээр удирдсан ч юм уу тийм хүн байна. Тэгээд энэ дээр яаж сайн ажиллаж үр дүнгийн чинь одоо компани хэрхэн ашигласаар байгаа ч гэдэг юм уу тий. Тэгэхээр яг нөгөө зүгээр нэг тийм хуучин дарга ч юм уу хуучин нэг хичээл орж исэн бараг л танихгүй байгаа тийм хүмүүс гэхээсээ илүү аль болохоор ажилласан тийм референс зүуд бас айгуу чухал. За ер нь энэ хугацааны хувьд бол би угаасаа ер нь зөвлөдөгтэй аль болох жилийн өмнө одоо өнөөдөр энэ дүүгээ ч гэсэн ороод ирсэн төгсөх арай болоогүй жилийн юунд дараа бараг төгсөн тий. Гэхлээр одооноос бэлтчих юм бол төгсөж явах явцдаа яг англи хэлний шалгалт бүх юмудаа бэлдээ дараа жил материалуудаа явуулаад төгсөхдөө бараг нөгөө их сургуультай орчих боломжтой гэсэн үг. Тэгэхээр аль болохдоор жилийн өмнө ер нь бэлдэж эхлээд судалгаа хийгээд судалгаа хийн гэдэг нь те түрүү нөгөө яг жинхэнэ өөрийг хараа би ер нь за энийг өөрөө хийчихэд дараад нь яг юу хийх ямар ажиллаар яах ямар төвшөнд байх ингээд бүр ирээдүгөө харчихна гэсэн үг те. Тэгээд судалгааг хараад тэгээд тэндээс нь хөтөлбөрүүдийн төрлүүдээ жагсааж үчээд тэгээд дээрэс нь 9 сарын хугацаанд ерөөхдөө нэг тест материалууд хийн те хүмүүсээс фидбек хийн аавна. Тэгээд ер нь яг аль болох эртхэн хугацаагаа ингээд жишээлбэл 5 сарын нэгэн хугацаа дуснаа гэхэд 5 сарын нэгэн хүртэл хүлээгээд димий. Яагаад тэгэхээр аль болох эрт үгэн эрт сонгогдно гэсэн үг байхгүй юу. Тэгвэл нөгөө авах гэж байгаа хүмүүс чинь тооч мэдээж цөөрөө явчихна. Тэгэхээр өрсөлдөөн ч улам өндөр болчдөг. Зарим нэг хүмүүс мэдээж сүүлд хугацаанаас өмнө өгөх зохиол байна. Гэхдээ ер нь бол сонголтууд чинь тухайн хооронд чи хийгээ явчихж байгаа учраас нэг хүлээгээд димий. Аль болох эртхэн шиг өгөө тэгээд яасан зүгээр фидбек гэдэр асуусан зүгээр. Бас нэг зүйл нэмж хэлэхэд хэрвээ орох гэж байгаа сургуулиас чинь ямар ч шалтгаангүйгээр зүгээр ингээд хасчих юм бол бас асууж болно. Rebuttal буюу би одоо энэ хүнд ингээд айгуу сайн бохстой яагаад ингэж намайг яасан бэ ингээд шалтгаанаа хэлнэ үү. Тэгвэл бол би дараад нь ахаад материалуудаа бэлтгэхдээ ч юм уу эсвэл энэ зүйлээ сайжруулад дахиж орно гэдгээ мэдмээр байна гэж ер нь биччих хэрэгтэй. Ер нь тэгж чимээгүй энэ режект хийгдсэн гэдэг дими. Зарим нэг хүмүүс бид нэр ерөөхдөө өгдөггүй энэ гэж болно. Тэгтэн би энэ тухайн их сургуульд үнэхээр орох сонирхолтой байгаа учраас энэ талаар мэдмээр байна гэж тий. Ер нь нэг тийм хариу захиа бичиж явах хэрэгтэй тий. За дээрэс нь нэмээд бидний хувьд бол мэдээж тэтгэлэг чухал тий. Яагаад тэгэхээр ер нь гадаадд ажиллах амьдрах чинь маш өндөр үнэтэй сургалтын төлбөр. За Европчууд жишээлбэл өөрсдөө хамаагүй хямдхан мөртлөө Европын бос улсын хүмүүст хэд дахин өндөр байдаг тий. Жилийн жишээлбэл 15,000 евро ч гэдэг юм уу эсвэл 20,000 евро ч гэдэг юм уу тухайн хөтөлбөрөөсөө хамаарат маш үнэтэй байдаг.
Тийм учраас ер нь тэтгэлгүүдээ бас эртхэн судалж авах хэрэгтэй. Тэтгэлгүүд эрт тусдаг. Тэгэхээр нөгөө жил эртхэн бэлдэж байгаа гэж шалтгаан жишээлбэл Chevening Английн засгийн газрын Chevening-ийн хөтөлбөрийн өнгөрсөн 10 сарын 15-нд байна уу 10 сар дуусчихж байгаа байхгүй юу. Тэгээд дараад нь их сургуулийн хөтөлбөр рүү орно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аль болох эртхүү хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхэд тэр нь бол их сургуулиуд өгч болно тэтгэлэгтэй. Их сургуулиуд ер нь ингээд голч дүн нилээд өндөр хичээлээс гадуурх ажил тухайн хөтөлбөртэй холбоотой хурал семинар, хакатон гэх юм уу тиймэрхүү зүйлүүд дээр орсон ер нь нилээд идэвхтэй лидер тийм хүүхэд байсан жишээлбэл сургуулийнхаа судалгааны багийг удирдах жагаад нэг юм тэмцээнд ч төрүүлсэн байдаг ч юм уу. Ер нь тэрийг харуулсан тийм хүүхдүүдэд тэтгэлэг өгөх бас боломжууд байна. Ингээд дүнгээр нь яг бусад үзүүлэлтүүдээр нь чагсааж байгаа тий. Тэрийг нэг ил зарлаад байдгүй. Тухайн засгийн газрын бас тэтгэлгүүд бас байна. Тэгээд дээрэс нь өөр бусад сангуудаас бас 5,000 евро ч юм уу юунаас сангаас хамаарат бас тэтгэлэг өгч байдаг. Магистрийн хувьд бол монголчуудын хувьд бол тэтгэлгийн боломж ер нь бол нэлээд өндөр. Тэгээ бидний чинь хувьд давуу тал нь бид нэр цөөхөн учраас хэрвээ материалаа сайн хийгээд өгчих юм бол орох магадлал ер нь сайн гэж би боддог. За түгээмэл алдаа гэхээр ер нь ранкинг лөө хүмүүс айгүйх юу яаж чинь ялангуяа нөгөө эцэг эхчүүд тий одоо ерөнхийлөгчийн тэр дэлгээл тэтгэлгээ бол мас ч гэдэг юм уу дэлхийн шилдэг 100-д орно гэдэг тэгээд яг ингээд ирээдүйд хэрэгтэй мэрэгчлөө тэр нь яг ямар мэрэгчлэлтэн болохыг ямар хүн болохыг төгсөөд бакалавра төгсчөөд магистрт яах юм яг тэрийг нь харалцахгүйгээр ер нь ингээд маш их ингээд зөвхөн 100 гэдээ явчихж байгаа. Тэгэхээр яг хөө заримдаа нөгөө ихний 100-д орчвол бас тэтгэлэг аавна гэдэг тий тэр нь бас зөвлөд байгаа. Гэхдээ 100-д орчлоо гэхэд заашгүй топ 10-т мөртлөө хөтөлбөрийн чанарын хувьд одоо топ 80-д орж байгаа сургуулиас арай бага байх юм бол өөрийнхөө сонирхож байгаа хөтөлбөрөөр тэгэх юм бол тэр 80-д орж ирснийг баг сонгосон илүү зүгээр гэсэн үг. Тэгэхээр ранк нь айгүй сайн бодож зөвхөн их сургуулийн ранк гэхээс илүү хөтөлбөрийн ранк эдрийг бас сайн харах хэрэгтэй. Бас нөгөө copy paste гэдэг нь би нөгөө ингээ анзаархаар хүүхдүүд заримдаа ингээл зарим нэг CV чинь эрэхтэй одоо инженерийн докторт хөтөлбөрт материал өгж байгаа мөртлөө PhD-г өгж байгаа бичсэн. Би одоо бишгүй PhD сурмаар байна энэ төр гэл. Тэгэхээр ер нь бол хөтөлбөрөө ингээд судалж чадаагүй, анхаарал тавьж чадаагүй шууд баг нь хасна шүү дээ. Яг уу CV нь үнэхээр сайн голчтон үнэхээр сайн мундаг сургуульд өгсөн тийм банихээс болвол ингээ харж үзнэ үү гэхээс биш ер нь бол ихэнх тохиолдолд яг тухайн хөтөлбөртөө тааруулж өөрийнхөө CV motivation letter сайн бичээгүй бол ер нь хасагдах шанс өндөр гэсэн. Тэгэхээр copy paste ерөөсөө хийж болохгүй. Яг copy paste ерөнхий загварыг хийчихэд тэгтээ нөгөө хөтөлбөр тус бүртээ тааруулж засна гэсэн үг. Тэр маш чухал. Тэгээд заримдаа бид нэр зөвхөн нэг сургууль өгчөө хүлээгээ суучдаг. Ерөөсөө болохгүй. Нэг сургуулиас илүү аль болох олон сургууль тэр бүхэл тухайн нэг улс ч гэлтгүй олон сургуулиуд руу тэгтээ чанартай материалаа бэлтжиж явуулах хэрэгтэй. Дараах бас яг алхам нөгөө харахгүй орчдөг тий. Урлаг судлал модлолч гэдэг юм эсвэл янз бүр яг сонирхлоод байгаа авчиж байгаа байхгүй нөгөө төрөний хэлсэн параметрууд байна шүү дээ. Тэрнээс нөгөө сонирхол би маш сайн учраас энүүгээрээ би сурмаар байна гэж сурчдаг. Гэтэл нөгөө төгсөөд ямар ажлаар очлоо ажлын байр тий ажиллах орох одоо тухайн мэргэжлэр ажиллах одоо магадлал гэх мэтчин тийм параметруудаа шалгууруудаа тооцоогоос болоод нөгөө бакалавр руу орчихдог. Тэгэхээр тэрийгээ ер нь бол маш сайн бодолтой хийх хэрэгтэй. Тэгээд нөгөө түрүүн миний хэлснээр чанаргүй материалууд өгчих яад. Ер нь бол яг нэг өгөлөхэд одоо жишээлбэл бид нар ингээд CV манай их сургууль дээр магистрийн, докторийн хөтөлбөрүүд дээр ингээд харж маш их CV-нүүд ирнэ шүү дээ. За жишээлбэл нэг PhD-ийн юун дээр л ер нь 50-аас 100 ч гэдэг юм ер нь маш их хэмжээний CV дэлхийн өнцөг болон бүрнээс ирнэ. Тэрийг ингээд нэг бүрчлэн ингээд уншаа сууна гэсэн тохиолдол ерөөсөө байдгүй. Ерөөсөө өөрийн чинь нэрийн хуудас, өөрийн чинь CV, тэгээ motivation letter. Тэр бүхэл ямархуу загварт оруулж ямархуу бичсэн үг үсгийн алдаа байна уу? Тэрнээс авлаад ерөөсөө хэдхэн секунд гүйлгэл хараад шийдвэр гаргаж шít. Шууд CV-ний нэг олон CV хараад хахаар сүүлдээ бараг л хараад за энэ ямар хүн бэ гэдгийг бараг мэдчихнэ гэсэн үг. Сайн анхаарал одоо юу гэдэг жишээлбэл энэ тийм жоохон алдаа малдаа байх юм бол энэ угаас англи хэл муу байна пок гэж авахгүй. Тэ нөгөө юунд материалын агуулгын сайн боловч ингээ үзэмж нь энэ тэндээ нэг тийм өөрийн хазгаа юм бичсэн ч юм уу дээр доошоо орцсон ч юм уу тиймэрхүү тийм чанаргүй явал энэ нэг тийм мэрэгжлийн төвшөнд хүрсэн юу биш байна.
Гэтэ яг нэг өгүүлэхэд угаасаа онц сурдаг юм уу эсвэл нөгөө чанартай юмыг сайн сэтгэлээсээ хийдэг хүмүүсийн CV баг өндөртөж идэг байхгүй CV-г нээлээ вау. Тэгэхээр нөгөө хийдхэн секундэд хүмүүс шийдвэр гаргаж байгаа болохоор материал маш сайн чанартай хийх хэрэгтэй. Ингээд зөвхөн ингээд тэгээд дээр чигээр Европасын юунуудыг темплейтийг аюух манайхаа ашиглаж хийдэгтэй. Тэрэнд бол буруу зүйл байхгүй. Тэгтээ яг адилхан тийм темплейт аваад хийгээд явуулж байгаа дахиад 100 хүн байгааг л бодчих хэрэгтэй. Тэгэхээр тэр олон дундаас ч ер нь баг Европасыг ажиллаа хийж байгаа Европын хүмүүсээ л гэхээс биш Монголыг нэг яахгүй ч болно шүү дээ. Тэгэхээр тэр бүхэл ямар темплейт дээр яаж харагдахаар зурагтаа оруулах уу, зургаа оруулах уу, зургаа оруулал ямар зурагтай байх уу гэх мэтчлэн тийм зүйлс нарийн зүйлс байдаг те. Зарим нэг хүмүүс чинь баг өөрсдийнхөө мэдэхгүй одоо үзмжээрээ өөрсдөө ч мэдэхгүйгээр шийдвэр гаргацж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр материалаа алдаагүй чанартай агуулгын хувьд форматын хувьд аягуулсан хийж өгөх хэрэгтэй бидний хувьд. За ерөөхдөө Nomad Rise-ийн аргын хувьд бол ерөөхдөө 5 аргын дээр харангуулаа хэлчихье. Түрүүн хэлснээр өөрийгөө ойлгох, өөрийгөө нээх те. Тэгээд дээрэс нь бусадтай ерөөсөө харьцуулахгүй байх. Манайхан заримдаа яг таа манай энэ найз 9 явчихж би бас хамт явчих гэдэг юм нөгөө нэгнийгээ даваа за харьцуулагч юм эсвэл даах ч юм уу те. Гэхэл амьдралын ийм том шийдвэрийг ерөөсөө харьцуулахгүй зөвхөн өөрийгөө ойлгож өөрийгөө мэдж нээж ээж тэгж хийх хэрэгтэй. Тэгээ стратегтэйгээр те түрүүн хэлснээр стратегтэй гэдэг нь яг биений дараа юу хийх юм. Эний дараа яг ямар төрлийн хүн болох юм те. Тэр талаасаа айгуу сайн бодох хэрэгтэй. Судлаач болох юм уу, инженер болох юм уу те. Тэрийгээ сайн бодох хэрэгтэй. Эсвэл зүгээр практик юм дээр хийж идэх хүн болох юм уу? Тэр бас чухал. Одоо маш 100 дэлхийн 100-д ордог мундаг урлагч судлаачаар магистр хийчихэд ажил олдохгүй бол юу яач штэ буцаа дахиад нэг өөр чиглэлээр сурах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг бодох хэрэгтэй. Тэгээд чанартай өргөдлийн материалууд тэгээд ер нь CV-нээс чинь энэ хүн санаачлахтай тууштай мундаг хүн гэдэг бас чухал. Тэгэхээр тэрийг харуулахын тулд материалууд бас тэр өнцгөөс бэлдэнэ гэсэн үг. За тэгээд мэдээж өөртөө найдах. Манайхан нөгөө хүмүүс рүү найдаал за энийг хийгээд өгөхөөрөө найзтай бэлдээд өгчтэй хүн бэлдээд өгдөг ч юм уу, үнтэй ч юм уу, өнгөч юм өмнөөс нь бэлдээд өгч юм бол тэр чигт нь явуулдаг ч юм уу тий. Ерөөсөө тэгж болохгүй. Бусад агентлаг бэлдэж өгсөн ч гэсэн явуулахаас нөгөө материалаа ахиад сайн хянах хэрэгтэй. Тэр өөртөө л ер нь бол найдах хэрэгтэй яг нэг хэлэхэд. Тэгэхээр ямар мастерт сайн бэ гэж тий одоо ер нь энэ сургуулийн ямар магистр сайн бэ, ямар их сургууль сайн бэ гэж асуухаасаа өлөө ямар мастер, ямар магистрийн хөтөлбөр надад тохирох вэ гэж асуух маш чухал. За тэгээд ер нь вебинар 2-ын одоо ингээ өндөрлөж байгаа дээр даалгавраа өгчий. 3 зорилгоо тодорхойлчих хэрэгтэй. Яг ямар төрлийн зорилгод байна. Тэгээд дээрэс нь 5 магистр чагсаага бичих хэрэгтэй. 2 нь болохоор мөрөөдлийн. Тэр нь бол нөгөө стажийн 100 500 ордог ч юм уу. За ийшээ очвол биста боллоо гэсэн 2 нь мөрөөдлөх. 2 нь бол боддоор за ийшээ ер нь бол шанс байгаа шүү те. Өрсөлдөөн нь арай багч үт юм уу. Нэг нь бол запас буюу ер нь зүгээр бэкап. Хэрвээ эхний дөрөв биелэхгүй бол ийшээ орох боломжтой гэх те. Тэр нь ранг доогоор их сургууль гэхээс гадна коллеж ч юм уу те. Эсвэл темс ч юу ч байсан хамаагүй шүү дээ. Ямар ч байсан эхний хэл чинь өөрийн чинь англи хэлийг сайжруулах хэрвээ англи хэл сайн биш бол англи хэл чи ярианы төвшин, мэргэжлийн төвшин хүрэх тийм орчинд аваачих 1 жилийн ч юм уу 2 жилийн ч юм уу доод төвчний тийм магистр ч юм уу эсвэл дадлага өгөх газар ч юм уу тийшээ байвал зүгээр тий. Тэгэхээр запас нэг нь байвал зүгээр. Тэгээд мотивашнхаа аутлайныг хийх хэрэгтэй. Яг би ер нь яагаад энийг хийх гэж байна магистра гэд. За тэгээд ер нь магистр бол ер нь зэргийн цуглуулга биш. Ер нь зарим нэг хүмүүс заримдаа уулзахаар би одоо ийм нэг магистр, тийм нэг магистртай гэдэг бараг л 4 5 магистр цуглуулсан тий. Тэр маш одоо 1 2 жил гэлтгүй ер нь хугацаа ордог, цаг шаарддаг зүйл учраас тэгээд өөрт хэрэглэгдэх те өөрөө чинь сурсан мэрэгжил чадвар бусдад хэрэглэгдэх учраас маш том алхам. Тэгэхээр энэ бол зөвхөн зэргийн цуглуулга биш, бусад гайхуулах гэж байгаа зүйлс биш. Энэ бол амьдралын дараагийн алхмыг тодорхойлдог зүйл. Тэгээд ер нь гадаад магистр болно гэдэг нь бол зөв бэлтчих юм бол хэн ч орж болно гэж би хувьдаа боддог. Ер нь өөрөө зөв бэлтэх юм бол хэн ч гадаадд магистр хийж чадна. За тэгээд дараагийн вебинар дээр бол CV motivation letter зөвхөн магистр гэхгүй ер нь PhD, postdoc бусад төвшөнд хийж байгаа хүмүүс төр CV motivation letter яаж хийх вэ, яаж бэлтэх вэ гэдэг сэдвээр орноо дараагийн 5 дахьд. За тэгээд өнөөдрийн вебинар маань өндөрлөж байна. Тэгээд асуулт хариултын сэдвлөө орохоос өмнө биднийг дагаарай Nomad Rise Nomad Rise Learning гэж YouTube сувгийг дагаарай. Facebook-ийн Nomad Rise гэдэг байгаа. Энийг энэ видеоны доор оруулчихна. Тийш ороод
линкүүдээр нь ороод дагаж болно. Бас иймэрхүү мэдээлүүд хэрэгтэй найзуудтай хувааж цааш дамжуулж өгч болно шүү. Баярлалаа.